Би бол анханасаа байшраа тодорхой илэрхийлж байгаа шүү дээ. Яг Монгол орны өнөөгийн нөхцөл байдалд бидэнд юу хэрэгтэй гэдэг бид нарт одоо нэгдэж хамтарч том төслүүд явуулах хэрэгтэй л байна. Монгол орны намд ангаараа улсын хурлын 50% орчим хувийг бүрдүүлж байгаа нам 50 гаруй хувийг бүрдүүлж байгаа намд ангаараа засаглах юм бол засаглалын том хямрал руу орно гэж би үзэж байгаа. Тийм учраас айл болох л одоо хамтарч явал зүг байна гэж тэгт үзэж байгаа. Гэхдээ арслан бол засаас гарна гэдгээс мэдэгдсэн учраас Монгол Ардын номын хувьд бол одоо бусад байгаа жижиг хүчнүүдтэйг хамтрах юм байна. Цөөн судалтай намуудтай хамтрах юм байна гэж би ойлгож байгаа. Ямар нэгэн хэлбэрээр хамтарч нэгдэж бид нар ус орныхаа асуудлыг шийдэх. Зүгээр одоо нэг албан тушаалын төлөө ч юм уу нэг тэр талаасаа бодох юм бол аль болох одоо хамтрахгүй байж ээж манай хардын намтраас олон сайднаа гарна шүү дээ. Миний хувьд бол ямар нэгэн тийм бодол байхгүй учраас засаглаж ийж хамтарч ийж энэ асуудлыг шийдэх юм байна гэж нэгт бодож байна. За хоёрдугаар ерөнхий сайдын асуудал одоо орж ирэх юм байна гэж би бодож байна. Ерөнхий сайдын асуудал орж ирээд өөрөө ажиллах ихтгэл үзүүлэх асуудал өөрөө орж ирээд тайлбарлах байх. Төрийн байгуулалтын байнгын хороонд өргөн барьсан байж байгаа. За эх 7 хоног төрийн байгуулалтын байнгын хороогоор орох юм байл. Тэгэхээр байнгын хороогоор орно шүү дээ шууд жуулан. Тэгээ байнгын хороогоор эхэлж орж ирэндээ тэр үед бас ерөнхий сайд ямар байр суурьтай байгаа. Өнөхөр ажиллая гэж бодож байгаа юм уу? Эсвэл үгүй гэж бодож байгаа юм уу гэдгийг сонсъё л гэж би бодож байна. Ер нь би бас ингээд энэ оюун эрдэнэ ерөнхий сайд засагласан ч вэ, засаглаагүй ч вэ дараагийн засгийн газар гарч ирэх юм бол энэ яамдын тог цөлөөсөө гэж нэгт бодож байгаа. Энэ хүнд зориулсан энэ сайдныхаа алтан тушаалгаа багасгахаас гэж хүсэж байна. Одоо 20 гаруй сайд нар дотор ч зүгээр ингээд яамгүй усууд явж штэ тий. Тэр хүн зориулаад одоо хамтарсан хэсэгт байхад байгуулсан яамдаас татан буулгаасаа гэж бодож байна. Төсвийн зардлаа буулгаасаа гэж бодож байна. Ерөөсөө Монгол улсад бол нэг тийм олон яамны ширэг байхгүй гэж би бодож байгаа. Нэгдгээд явхад бодлого нь харин нэг дороо зангидагдаад зүг болох болов гэж бодож байгаа. Би маргааш төсвийн өрөөний мэдээлэлтэр чинь асуудал тавья гэж бодож байна. Ер нь дараа чинь тэр ерөнхий сайд асуудал орж ирэхэд ч гэсэн би энэ асуудлаас оюун ерөнхий сайд үлдсэн ч би үлдээгүй ч би бас нэг үг хэлнэ гэж бодож байгаа. Засгийн данхар үтцийг бууруулал яасан. Энэ тоог нь жоохон зөвлөл яасан. Яг ажил хийдэг, хариуцлага хүлээдэг тийм нэгжтэй болохгүй бол одоо шил барилга орон сууцны асуудал чинь ингээд барилга хот тоглолтын ямч мэдээд байгаа юм шиг. Эсвэл тэр үндэсний 20 м хот үндэсний орооч мэдээд байгаа юм шиг. Эсвэл хотын дарга мэдээд байгаа юм шиг. Ийм эсвэл бүр эдийн засгийн яам мэдээд байгаа юм шиг тийм байдалд орчихдөө шүү дээ. Тэгэхээр энийг янзлах хэсэл би үзэж байгаа юм л да. Тийм учраас одоо бошуух нэг талтаа гараасаар үзэж байна. Тухайлбал та одоо яг ямар яамыг ер нь шаардлагагүй гэж үзэж байна. Жишээ нь би одоо барилга хотын яам бол үндэс тэр 20 м үндэсний хорооны ажлыг хийчихнэ гэж бодож байна. Тэр чинь бүл одоо орон сууцны асуудал хариуцж байгаа яам шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 20 м үндэсний хорооны ажлыг хийчихнэ гэж би бодож байна. За соёлын яам болоод бусад яамд бусад яамтай нэгдээд явах болцоотой байгаа л гэж бодож харж байгаа юм. Зүгээр яг одоо жишээ нь одоо тэр одоо манай зарим нөхдүүд маань гомдох байлгүй тэр бомб хариуцсан үндэсний хороо тэр бол зам тээврийн яам хариуцсан авчид боломжтой л байна. Тэгэхээр бид нар тийм нэг олон шадар сайдтай тийм ээ 3-4 шадар сайдтай ерөөсөө бид нар маш цомхон бүрэлдэхүүнээр засгийн газрыг байгуулах гэж би хүсэж байна. Одоо хүн бодмооргүй байна. За тэрэндээ нэг сайд өгчих юмсан ч юм уу те тэр намд нэг тийм сайд хэрэгтэй учраас нэг тийм хороо байгуулж гэдэг. Тэр талаасаа биш яг их хурнаа бодоод маш цомхон бүрэлдэхүүн дээр яамдаа байгуулад хариуцлага хүлээгээд маш хурдан ажилдаа ороосоо гэж хүсэж байна. Тэр телевизийн асуудалтай бошуухан оруулж ирээд бошуухан нэг талдаа гараад энэ дотор чи янз бүрийн үзэл бодолтой зөндөө явж байна. Тэр хүмүүс ч гэсэн одоо нэг тал руу гарах байхаа л бодож байна. Та бол итгэл үзүүлэх үү? Хамтарсан засгийн газрын төлөө оюутай байгаа шүү дээ. За хоёрдугаар ерөнхий сайд оюун эрдэнэ өөрөө орж ирээд би ийм учраас одоо ингэж ажиллах хүсэж байна гэдэг одоо итгэл юм сонсъё гэж бодож байна. Тэгэхгүй зүгээр мухраар ч юм уу шууд одоо дэмжинэ гэж хэлэхэд зү тийм ээ. Тэр хүний итгэл имжлэгийг сонсъё, яриаг нь сонсъё. Яагаад өөртөө одоо ийм асуудлыг харуулж ирж байгаа. Өөрөө үнэхээр ажиллах гээд байгаа юм уу, үгүй юм уу гэдэг нь сонсомоор байна. Гэхдээ ажиллахгүй гэдэг дургуй байх тасдаа дарж сахилж өгөх болохгүй тийм ээ. Тэр хүнээс өөрөөс нь байсаа дамаасан сонсомоор байна.